За тэгэхээр guys. Гойбами шоужогийн 4-р бичлэг бэлэн боллоо. Та лайк, subscribe дараад тоглон сууж таалан зорих нь. Ингэснээр бид сүүлийн охинтойгоо танилцах цаг болжээ. Гё маань хичээл тараад нөгөө охин дээр уулзахаар очих бөгөөд 4 дахь өдрийн буюу хамгийн сүүлийн болцох охин нь Кисарагийн Мууша байдаг. Тэр жири хүнөө эсвэл хай идэгч үү? Да юу гэж бодож байна? Гё маань ийм бодон нөгөө охин руугаа ойртоод очтол өнөөдрийн болдоонд тэсийн ядан хүлээж байлаа гэж хэлдэг. Уучлаарай. Би хүүгүүтээр тасаагүй хүүгүүтээр хараа ээрэд байд юм аа гэж энэ Мууша гэдэг охин хэлдэг хэвгүй юу? Кёманч зүгээр дээ явцгаая гэж цугтаа болцоонд явна. Тэгтэл бидний төсөөлөөгүй зүйл болно да. Кёгийн араас дуудснаа би чамайг үнсмээр байна гэж асуудаг. Эдгээр үгсэн Кёгийн тархийг дэлхийгээс гаргахад өргөжээ. Кё маань уучлаарай бисээ буруу сонсноо гэхэд нөгөө охин нь нүдэн анснаа үнсгээд ер нь бэлэн болцсон байдаг. Хэсэг хугацаанд тэдний дунд чимээгүй ноёрхох боловч Муушагийн энэ үйлдэл нь Кёд өөрт нь хайртай гэсэн бодлыг төрүүлжээ. Яагаад гэвэл хайр идэгчсэр нь зөвхөн өөрсөд рүү чиглэсэн хайрыг иддэг юм байна л да. Манай Кё энэ охинд үнэхээр хайртай болоогүй л ер нь үнсгэд хамаагүй гэсэн үг хэвгүй доо ер нь. Чи яасан бэ? Би хүлээгээд аа гэхэд Кё маань. Энүүд Кё хэрэгэлцжээ. Тэр жинхэнэ болохоор намайг үнсэх гээд байна уу? Эсвэл хайр идэгч болохоор намайг үнсэх гээд байна уу гэсэн бодол түүний толгойд хэрэгэлдэнэ. Яалчгүй бас шууд таарсан охинтойгоо үлсэлцгэн хайшаа юм. Кё маань бүр угаасаа охинтой харьцаж үзээгүй. Тэгэл юу үнсэлт гэдэг нь зөвхөн хайртай хүмүүс хоорондоо хийх ёстой зүйл гэж Кё хэлдэг хэвгүй юу? Нөгөө охин ч тэгээд тийм үү. Тэгвэл надад энийг ачлахаас өөр арга алга гэж зүнхрүүгээ гараа идэг. Гяманч сүнхрүүгээ гараа хийсэн явдалт нь айжээ. Ч одоо Америк байгаач буу гараад ирэхгүй байлгүй дээ. Гэтэл зөвхнээсээ нэг цаас гаргаж иржээ. Хоёулаа тэгвэл энэ цаасны цанаас өнсөлчихүү гэж асуудаг. Тийм байсан ч болохгүй гэж Кё мэдээж хэллэгэн. Тэгвэл надаа ийм гой зурагтаар байгаа гэж ахин нэг цаас гаргаад ирнэ. Зурган солигдлоо гэд болно гэсэн үг шүү дээ гэж хэлснээр Кё маань ахин болзооны талаарх яриага гаргаж ирнэ. Хоёулаа одоо болзоондоо явах уу гэж асуудаг. Нэр үнсэлтийг чинь болзооны дараа хийдэг билүү гэснээр тэд болзоонд явнаа. Надад зохиосон болзооны төлөлгөө байгаа. Хоёлоо үүний дагуу явцгаая гэж хэлснээр Кё маань тайвширдаг. Яг бол үргэлж Кё маань болзооны төлөлгөө зохиож санаа зовоодсон хэрэг байхгүй болж байгаа юм л да. Тэд нэг газар ирсэн нь кино театр байдаг. Ашгүй нэг энгийн болцоо. Жисус. Кисарагаас яг ямархуу төрлийн кинонд дуртай юм болоо гэд киноных нь борон болон руу ардл. Мэдээж романтик кино байгаа. Нөгөөдвөр нэмэх харамтай үгээ зогсохгүй. Ерөөдөө эротик төрлийн кино байдаг. Хоёулаа өөр кино үзүүл яг уу. Энэ муур гоё харагдаж байна гэхэд мелодийн тасалбараа авцсан штэ гэж Кё хэлхэн дээр дээ. Кё маач тэр Мууша гих охиныг бүр бүтэн уншиж байлаа. Энэ бүх төлөлгөө, энэ авчирсан газар гээд ерөнхийдөө бол үнсхээр л бэлдээд байгаа юм байлээ л дээ. Уруулаа өнгөлөө ойлголно. Энэ Кёд байж боломгүй сандралыг дөрвүүлжээ. Манай залуу киноны торш өөрийнхөө аюулгүй байдлыг хангахаас өөр аргагүй болдог. Нөгөө охин ч попкорн руу гараа сунгахад гинт маймар хараал. Яг юунийд кинон дээр хоёр хос үнсэлцэж байхын дэрдээ. Кё маань сонирхож хажуу талд суугаа Мууша руу харахад айгүй хөөрхөн сэтгэл нь хөдөлчихсэн сууж байдаг. Киноны дараа тэд нэгэн кафед ирсэн байх бөгөөд сая ой кино үзлээ шүү те гэхэд Кё маань тэмээ л гэж хариулна. Сүүлдээ бүр үнсэлцэж байсан. Ер нь үнсэлцэх ямар байдгийн бол гэж Мууша Кёгоос асуухан тэрэ. Кё маань энэ бүх хугацаанд үнсэх гэсэн яриаг сонссон тул чи яагаад ингэж үргэлж үнсэлцэх талаар яриад байгаа юм бэ гэж асуухад энэ охин нь болохоор нэг тийм баян айлын хатагтай юм байна л та. Тэгэд хайр мэтээс амар хоол өссөн гэх юм уу. Ерөнхийдөө л олон талаараа манай Кётой төстэй гэж хэлж болно доо баг. Тэгээд жолоогийн Муушагийн охинд хайр үнсэлтэй сэгэлдэг гэд нэг хүн заацсан юм байна өө. Тэгэл дөрөвнөөс хойш Кёг үнсгээд ер нь үнсэх талаар яриад байсан юм байна л та. Кё маань ч өөрийгөө түүнтэй адил эсрэг үүснэнтэйгээ яаж харьцгаа ойлгодог уу гэд хоорондоо яриа гоё нийлэн л дээ энэ хоёр. Тиймээс Кисараги-сан би зөвхөн хайртай үнтэйгээ л үнсэлцнэ гэж Кё шулуухан хэлхэн дээр. Энэхүү яриа дуусаагүй явж байтал түүний хажууд нэгэн машин ирж сигналаад арах нэрдээ. Энэ нь Муушаг авахаар ирсэн машин байжээ. Тэд хоорондоо өнөөдөр ирсэн талархлаа хэлж Мууша явахаасаа өмнө би Ойши Кёны үг болон өнөөдрийн киног үзээд нэг зүйл ойлголоо. Үнсэлт гэдгийг зөвхөн хайртай үнтэйгээ л хийх ёстой юм байна. Тиймээс чамайг надад хайртай болтол хоёлаа зөндөө их үнсэлт хийцгээе гэж хэлдэг. За тэгвэл баяртай гэж хэлээд Мууша яваад өхөн дээр. Эдгээр зүйлс нь Кёд нэг зүйл бодуулна л та.
Энэ Мушагээд охин хүнч вэ? Хайр идэгч вэ? Ерөөдөө хайрын талаар сурах гэдэг юм байна гэдгийг ойлгодог. Кёто өдийг хүртэл болцож ирсэн бүх охид ойлгомжгүй гэдэг бодлыг дүрлдэг гэхгүй юу? Тийм л дээ, би ч гэсэн ойлгохгүй байна. Бурхан минь яаж ойлгох юм бэ? Гэхдээ охид гэдэг чинь хөөхөн л дөө. Тэрийг Кёман ч гэсэн ойлгосон байна. Тэнгэрт од цэлмийж дэлхийд чөний цаг болжээ. Энэ үеэр Муша туслахтайгаа машиндаа ярьж байдаг. Таны өнөөдрийн болцоо хэр байв даа гэж асуусан тэр. Би үнэхээр их сандарсан. Гэхдээ надад их хөвгөлтэй байлаа гэж Муша хэлдэг. Нэр Ойши гэхүү ямар хүн байна даа гэж нэмж асуухт нь нэр үнэхээр чин сэтгэлээсээ сайхан сэтгэлтэй эерэг хүн байсан. Тиймээс би дүүнийг хайр идэгчдэж алдахгүй гэж хэлдэг. Би заавал Ойши хүнийг өөрийн болгондоо гэж хэлснээр туслахтайгаа цуг дараагийн болцооны төлөвлөгөө зохиогоор болдог. Энэ үеэр хайлайт буюу манай хоёр болцоонд явахаас өмнө хэсгийг гаргадаг л да. Энэ охины чаваас хөвгүүдтэй ярихаараа ээрдэг, сандрахаараа ээрдэг гэдээсэн да. Тиймээс манай Кё дөрвөн хэллэг хэлхийг санал болгодог гэхгүй юу? Энэ нь болохоор англи дөрвөн хэллэг байх ба the six shake six sheep. Болцоо. За үүнийг Муша ярьж үзхийн гин л дээ. Муша шууд за би эхэллээ штэ. Дэсэг гэсэн хөгжилтэй зүйл болсон байдгийн байна. 4 дахь өдрийн шөнө Канасай маань нэг эмнэлэг дээр иржээ. Энэ эмнэлгийг хайр идэгч охтуудын эмнэлэг гэж ер нь хэлэхэд болно. За Али гэрээ гэл манай Канасай хөөрхөн хэлээ гаргасан сууж гинөө. За болчихлоо. Би чиний өлсгөлэн дарах эдийн бичээд өгье. Чи сайн уух хэрэгтэй шүү гэж эмчин хэлдэг. Нэгснээ эмчин Бакуча чи ахлах сургуульд орсноос хойш нэг л тийм 50 болчихсон байх чинь хүнд дурлжчихсан юм уу гэж асуухан дэр. Баку сандарсандаа би юу гэж тэгдэг юм гэж уурлахын дэрээ. Яагаад гэвэл би чинь хайр идэгч үү дээ гэж тийм хүүдэн ардтай хэлхэн дэр дээ. Гिच хэллээгээ чи ахлах сургуулийн охин биз дээ. Чамд юу ч болж мэднэ. Тиймээс чамд өгөх нэг тийм тусгай зүйл байна гэж эмчин хэлдэг хэвгүй юу? Энэ нь хуурамч хэл ажээ. Энэ хэл нь нэг тийм тусгай нуух чадвартай хүний хэлний өнгөнд дуустдаг гинэлтэй. Даанч энэ хэл нь зүүснээс 24 цагийн дараа алга болцдог гинэ ууршаад. Тиймээс баригдах гад амар хэцүү байдалд орсон үедээ энийг хэрэглээрэ гэж эмчин өгдөг хэвгүй юу? Канасай маань ч надад дурлуулах нэг хүн бий гэс тэр нөгөө хэлийг нь авдаг. За ингээд 5 дахь өдөр болж хичээл дуусчээ. Кё маань өдийг хүртэл болцсон даваа охтуудын талаар өвгөн багштайгаа яриад сууж байлгүй яах вэ? Хиногийн охин Кёд хайр идэгчгээ баригдсан да. Кё маань тэгээд нөгөө хэлснийхэн дагуу өвгөө хахад хэлэхгүй. Би ч мэдэхгүй гээл хөрхөн нуугаад байдаг. Чи тэгээд миний хүү юу олж мэдвдэ гэж өвгөө хасахт нь. Кё маань бүр амар өөртөө итгэлтэйгээр тэд бүгдээрээ хөөх юм байлээ гэж хэлдэг. Өвгөө гаргаа барсандаа ч юм уу яарад ч байгаа юм уу? Чи зүгээр очиод хэлийг нарыг гэд асууж хааш гэж Кё заадаг байхгүй юу? Тэгснэр нь хин эндээ амар шүү дээ гэж хэлхэн дээр. Кё маань мэдээж хүний хэлийг харъя гэж асуух нь бүдүүлэг хэрэгээ гэж хэлдэг. Чи гихтээ 5 охинтой зэрэг болзоод байвал чамд жинхнээсээ хайртай нэг охин нь чамд хайрыг болчих мэднэ штэ гэж өвгөө Кёд хэлдэг байхгүй юу? За чи тэгвэл ингэ надад нэг санаа байна гэж өвгөө хэлдэг. Амралтын өдөр болжээ. Кё маань галт тэргээр нэг газар ирсэн байх бөгөөд нөгөө 5 охины тавуулантай нь хоногоор аяллаар явхаар болсон байдаг. Тэгээд бүр болоогүй манай их багш хүртэл хүрээд ирсэн байгаамаа. Али өвгөө ахт нь машин бий бүгд сууцгаа гэж хэлхэн дэртэй. Мэдээж энэ аяллаа гол зорилго бол ойлгомжтой. Энэ 5 охин дундаас инхнийг олох юм шүү дээ. Дэд машин тэг хөгжилтэй явж байна. Али миний чипсээс ах уу? Тэгвэл чи эрдэн чихрээ өг гэсэн шиг хоорондоо охтууд хойноо ярилцж байдаг. Кё маань ч боломжийг алдалгүй хэлийг нь харах гад хоошоо хаардаг. Тэгж хараад байгаа нь Канасагийн нүдэнд тусчээ. Тэд машинаасаа бууж түрээсийн цуслангийн байшин дээр ирсэн байдаг. Охид хоорондоо дотн байхыг хараад Кёгийн сэтгэл нь амарсан бололтой. Дааш тэдний инээг царайнаас Кё маань хэлийг харж чадахгүй. Кё хурдан эд зүйлсээ тавьчихаа. Цугтаа тоглоё гэх Маморогийн хоолой цаанаас гарч ирдэг. Эхний тэдний оцсон газар болохоор юм олсоор зүгдээд ингээд уулын руу доош явдаг нэг юмуд байдаг да. Одоо юу гэмэр чи би тайлбарлаж мэдэхгүй байна л та. Тэрэн дээрээс моого бүр үнхэлцгээ агартлаажээ. Энэ огтхон ч хөгжилтэй биш байна. Би айгаад байна гэж хэлэхэд нь Кё тайвшруулах гэж их үзнэ. Тэр Митобесаныг харал та тэр амар амархан голгож байгаас та яг тэгээл явчихна гээл хэлэхэд нь үгүй би явахгүй. Би яг энд чи үхэн. Би ийшээ яагаад ч явахгүй гэж моогоо орилсоор байхын тэрдээ.
Тентхийн ажилтан ч гэсэн үүгээр буугаас өөр арга байхгүй гэж хэлвэйд нь нэрээ юу гэсээр л моогоо доошоо уруудаад яваад өгнө. Кёч толгой дотроо түүнд хөвгөлтэй байгаа болов уу гэсэн шиг нэг гайхацсан зогсож байна. Тэрний араас муушаатай цуг 4 дугуйтай багийн унахаар иржээ. Би үргэлж Ханай Сантай адилхан ийм зүйл дээр мордож амар хурдан давхихыг мөрөөддөг байсан юм гэж муушаа хэлдэг байхгүй юу? Ханай Сан гэж хийн гэж Кё толгой дотроо бодноо. Гэтэл юу хурдан давхих мөрөөдөл урд явж байсан ахын. За миний залууз ингээд амар зөөлхөн яваад байна шүү гэснээр муушагийн тэр мөрөөдөл алга болж байгаа юм да. Гёма захиад нөгөө зэрэгээ гаргачихсан. Түүн үрхээр хөвгөлтэй байна уу гэж гайхдаг. Дэд цогтой их хөвгөлтэй цагийг өнгөрөөнө олон зүйл үзнэ. Гёма бас тэр дундаас хилийн алдчихгүй гэсэн шиг харах гал хичээгээд байна. Манай өвгөн багш болоогүй тэндээ нэг хөөрхөн барбекю хийчихсэн. Миний хүү хилийн харж чадаагүй л байна уу? Тэд зүгээр л жүжиглээд байгаа юм биш үү гэж асуудаг байхгүй юу Кёгоос. Гёма октоодтой өнгөрөөсөн энэ бүх хугацаанд эргэлцээг хүсээг болтой. Үнэхээр л нөгөө октод нь Кёд ч гэсэн өөрт нь хөвгөлтэй байсан болохоор их багшад хандаж би тэдний инээмсэглэлийг хуурвж гэж бодохгүй байна гэж хэлчихдэг. Мэдээж энэ үед нь Канасаа ажиглаж байхын тодорхой. Орой тэд цогтаа түүдэг гал асааж Канасаа маань Кёдор ирснээ айгүй хөөрхөн нөгөө дуртай копиг нь өгдөг. Тэгснээ Кёгоос асуунаа. Чи надтай анх уулзаж байхдаа тэгж их сандарч ичиж байсан хэрнэ одоо ийм олон октодтой их тайван байна гэж хэлдэг хгүй юу? Тэгээд Канасаа маань айгүй хөөрхөн ичингүүр нэг зүйл асуудаг л да. Чи хайр идэгч октод дуртай болчихсон уу гэж асуухт нь Кё ямар ч эргэлзээгүй үгүй гэж хэлчихэн дээрээ. Би өөрийнхөө жинхэнэ охиныг хайсаар байх болно гэж Кё хэлснээр Канасагийн маань чаавас өөрийгөө хайрлуулна гэж бодож байсан хамгийн өмнө л ер нь хугараад унчихсан юм шиг байлээ л дээ. Баярлалаа Кё. Энэ тэгвэл чиний шийдвэр юм биз дээ гэж хэлнэ. Канасаа үлдсэн 4 охтынхон голд орж зогссоноо Кёгоос асуудаг л да. Бид 5 охиноос хэний чамд хамгийн их таалагдж байна гэж Кёгоос асуудаг. Бичлэг маань энэ хүрээ дуусаж байна. Хэрвээ та лайк, subscribe дараагүй бол яг одоо дараарай. Таны дарсан лайкийн хүчээр бид дараагийн бичлэгээ урдын хийх урам зоригтой болдог юм шүү.